Эренчингийн Ганбатын зохиол Ботгон нүд 2 дугаар хэсэг. Машин давхсаар төдөлгүй талын дунд цайрах цангийн аж ахуйн төв дээр ирэв. Орой болж байлаа. Зочид буудлын гадаа ирж зогсов. Бүгдээрээ буулаа. Машинаас буутал дүүрийн магийн юмыг өргөж дамжилцах хүн олдсонгүй. Дарж хөрсөндөө тэр юм уу дор бүр дээл шуудаа савтаа ямаач хэрцгээж буудал руу зүтгэцгээв. Нэг цов нөмөрч, нэг суудал зэрэгсэж ирснээрээ намсрайл санаа тавих боллоо. Сангийн аж ахуйн агроном Жалбаа хэмээх намхан бор залуу "Сайн явцгааж ирвөө, даарцгаав уу? Бид ч та нарыг хүлээж байлаа. Өнөөдөр цас ордгон ч юу ч вэлээд. Гэхдээ хувьтай хүн хур борооноор гэдэг үздэй. За, юуны өмнө байрны асуудал байна. Маргааш ажилд хуваарлна, хуваарч бэлэн. Хүлээж ядсан хүмүүс ч олон байна. Тэгээ та нар тасаг баригадууд руугаа явцгаанда. Өнөөдрийн хувьд гэвэл эмэгтэйчүүд зочид буудалд амарна. Харин эрэгтэйчүүд уучлаарай. Клубт очиж амарна. Та нар хүнжил дэвсгэртэй улс байх гал алчсан дулаахан байгаа. Хоол унд гэвэл энэ буудлын гуанцныхан та нарын машин гадаа ирж зогсохтол жигнүүр дээр буузаан тавьчихсан. За, тухтай хооллож амарцгаа. Одоо эмэгтэйчүүд байраа аваад гар нүрээ авгааж бай. Ирчүүд миний хойноос яваарай. Клуб маань энэ хажуугийн байшин гэв. Намсраа буудлын үйлчлэгч бүсгүйг дагаж дүүрийн магийн ямыг өрөөнд нь оруулж өгчхөд клуб руу явлаа. Нөгөө замд шуураад байсан цасчгүй. Ер тийм юм болоогүй юм шиг тэнгэр цэлэмчгэв. Тэртээ тэнгэрийн баруун хаяанд нар шингэж үйлсийн өнг улайсан зэс шиг шаргалтан байлаа. Клубын бүжгийн өрөөнд тэд хонох юм боллоо. Бүжгийн сургууль хийдэг өрөө бололтой. Ханан цул толь шилаажээ. Нөхд нь аль хэдийн ирчихсэн пүүгээгэн задалж зарим нь эвтэг орон дэлгэж тавиад дээшээ харж додгор хэвтцгээн. Сангийн аж ахуйн бүжигчин хүүхнүүдийн өрөөнд бид ордог чинь бэлэг дэмбэрэлтэй юм болж байна да. Хагас сар гарвь үрэлгээний машин дээр сэгсчүүлээд шороо тоос хаврын хавсраг хоёрт нүдүүлээд буцахын цагтч ястайл нэг хунтнуур бүжгэн жүжигт бүжгэлмээр шавилхан харцуул болно доо гэж санжаасүрэн инээ. Намсраач үүд хавьд пүүгээгэн тавилаа. Эвхдэг ороо зочид буудлын үүдний өрөөнд мартаж орхиж. Залуу нөхөр маань ч энд унтахгүйгээр шийд бололтой. Ороо хүртэл орхиод ирсэн байна. Гарахад амар гэж үүдний дэргэд суугаад авлаа гэж санжаасүрэн бас л дуугүй байсангүй. Намсраад ч хэлэх юм олдсонгүй. Нээрэл тийм юм болж орхилоо. Маргааш баригада тасаг руу хуваарлтал санжаасүрэнгийн тоглоомч болж таарлаа да гэж бодов. Нүүр гараа угааж байтал цагаан халаатан дээрээ цув нөмөрсөн хүүхэн ирээд "Хоолндоо харцгаагаарай. Агрном дуудаж үгүй урьж байна шүү" гэлээ. Тэгээд бодилсандаа инээхээр нь тэдэж бас даган инээлдэв. Замын хувцаан сольж өмсгөөгд бид гарлаа. Санжаасүрэн маань бүр зангаа зүүсэн байна. Том гээчин эвэр хүрээтэй нүдний шил зүүсэн их л дэгжин харагдана. Зочид буудлын зоогийн газар орж ирэхэд биднийг агроном хүлээж байв. Ширээ засаж хоол өндөрсөн харагдана. Үрэлгээнд явж ажиллах гэж ирсэн биш, урлагийн баригадаар ирсэн юм уу? Эсвэл ажил шалгахаар ирсэн юм шиг намсраад санагдаж байлаа. Сангийн аж ахуйн хариуцлагатай ажилтнуудыг төлөөлж нөгөө угтаж авсан Жалбаа агроном хамт хооллох юм байна. Дүүриймаа цавцгаан ноосон замц, шаргал өнгийн дэрвгэр манзал, өндөр нарийнхан өсгийтэй төвпөл өмсчээ. Хүзүүн дэх хүртэл гоёмсог чимэг зөөснө нь ёстой л нэг хүлээн авалтанд орох гэж байгаа юм шиг харагдана. Профессорын охин ч сайхнаа харуулхан дээ. Аргач үгүй юм байхаа да. Бараг амьдралдаа анх удаага торноосоо мултран эрхчлөөдөө нисэж байгаа шуухай юм чинь. Нэс хөөрхий шуухай гэж санжаасүрэн дэрэгдээ суугаа хүнд хэлв. Тэр үгийг нь намсраач сонсов. Харин үгэн хэлчихэд намсраа руу жоохтой харсныг нь гайхав. Бараг амьдралдаа анх удаага торноосоо мултрах эрхчлөөтэй нисэж байгаа шүү гэсэн үгийг нь ойлгосонгүй. Та нар 24-үлээ ирсэн байна. Манайд сайн ажиллана гэж итгэж байна. Сайн ажиллахын хажуугаар сайхан санаачлаг гаргаарай.
Манай сангийн аж ахуй аймагтаа байтугай улсдаа дээгүр ордог. Гэхдээ ажлын дутагдал бий. Амьдралын гүнд нь ороод ирэхээр та бүхэн олж харна гайгүй. Сар юмыг сайн болгох, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх талаар саналан хэлбэл бид их баярлана гэж Жалбаа агроном хэлв. Тэгээд бид сая та бүхний томилолттой танилцлаа. Ажлын хуваарийг ердөө одоо л хийчихье. Манайд талын тасаг гэж би тентхийн 3 баригадад ажиллана. Та нарын дунд Ахмад хүн ганц нэг байна. Тэднийг бид сангийн аж ахуйн төв дээр ажиллахыг хүсэж байна. Татгалцах уу? Эсвэл заавал тариа тарих хүсэлтэй юу? Үгүй хаач хамаагүй. Салхиндэл гарч байвал төвч хамаагүй, тариа баригадаж хамаагүй гэж Сэмжидгой бусдаа төлөөлөн хэлв. За тэгвэл 6 хүн төвд ажиллана. Тэр 6 гэрийн дотор гадар бүрээс асар майхан ойд сэлбэн. Бүслүүр дээс том нь намарч нь манайд орон сууцны шаардлага их. Сангийн аж ахуй маань атрын болоод сайн сууршиж амжаагүй. Намрын тариа хураалтаар ажиллах оюутан жолооч нар манай механикчуудын суух гэр асар майхан байна. За тэгээд хөгцөн хөндлөн бариулаад яс болгочихгүй. Атрын аж ахуйд юм бүхэн нь шин. Сэлбэж засаад байх юмар гайгүй. 10 тоног асар майхан гэр мэрэн шалгаж янзлаад нарийн ногоон дээр ажиллана. Мал дээр ч хэд хонуулж магадгүй. Цаана нь үлдэж байгаа 18 залуучуудаа бид 3 баригадад хуваасан. 3 сайн баригад. Улсын авраг цол хүртсэн баригад ч бий. Болцлыг нь хангасан баригад ч бий. Гэд Жалбаа агроном хувааран уншив. Санжаасүрэн намсрах 2 нэг баригадад орсон байв. Харин дүүрийма төвд үлдэх болсон байлаа. Хуваар уншиж дуусаад за саналаа хэлээрэ. Нааш цааш нь болгож болно шүү. Залуу улс байна. Нуугүй. Надад болох уу? Гэж дүүрийма тэндээс босож ирэв. Бололгүй яах вэ? Би эмч хүн байгаамаа. Та мэдээгүй байх. Тэгэхээр би хөдөө баригадад ажиллая. Хамгийн холын баригадад ажилламаар байна. Энэ их ажлын үеэр миний тусламж хэрэг болж магадгүй. Эмчийн оронтой байхгүй шүү дээ. Үгүй, би өрлөгч машин дээр л ажиллана. Хажуугаар нь тус болж магадгүй л гэсэн юм. Ер нь төв сойрон газар байх сонирхолгүй байна. Бололгүй яах вэ? Их сайн байна. Таныг одоо л ойлголоо. Уучлаарай. Манай 3 баригад 3 болоох ол. Тэгэхлээр өөрөө сонго. Дуртай баригадтай ажиллаж болно. Улсын аврагын болцол хангасан баригадад нь очие. Цолоо авахт нь тус болох юм байж магад. Би бас зураг зурдаг ухаантай. Улаан болонгон тогтчулдаг ч юм уу? Гэ тэр хараач дандаа л нэр алдрын төлөө ийм залуугасаа ингэж эвдрэх гэж. Эсвэл тэр ген гэдэг юмд нь тийм юм байна уу? Гэж Санжаасүрэн шивнэв. Болно. Бололгүй яах вэ? Манай залуу сэхэдний ёстой их оронч санаачлага байна. Баяр хүргэе. Ийм л сайхан улс ирсэн гэхлээр манай сангийн аж ахуйхан баярлана. Гэж Жалбаа агроном үнэхээр багтаж баярлсан байдалтай хэлв. Дүүрийма намсран баригадад оржээ. Өргөн урт хөндийн дунд уртын тариа баригад байна. Хавар эртнээс намар болтол, үүрийн шаргал гээгэнээс үчийн бүрий болтол уртын уудам энэ хөндийд ажил дуусахгүй. Машин, трактор, комбайны нүргэн, хүмүүсийн дуу чимээ тасрахгүй. Уртын энэ хөндөй зөвхөн өвлийн цагтл их ажлаас түр амс хийж урт амьсгаа авав. Тариа ногоо хурааж авах боломжгүй өвлийн цагтл хүмүүс энэ хөндийг амар орхих шиг санагдах нь бий. Өвөлдөө энд цагаан цас хязгааргүй цэлийн цайрч, хар турлынхнууд намар хаягдсан будаа ирэн тонголцсон. Бас ятуун сүрэг энд тэндээс дэрхийн сүр чимээтэй нисэж үзэгдэнэ. Харин одоо бол хавар цагийн сүүмгэр цагаан манан хагалсан газар дээрээс уур савсан өндийж ядаад тракторын араас дэгдэн босох торгон тоостой зууралдан унжирна. Намдуу газраар нь хаврын зэрэглээ цэнхэрлэн уйлдсан. Шороонч гэсэн анхлын үнэртэй үнэхэрийн сайхан хөндий билээ. Тэдний зорж ирсэн сангийн аж ахуйн тарианы 3 дугаар баригадын төв энд оршино. Төв гэдэг нь өргөмжилж өгсөн нэр. Баригадын албан контор болох жижигхэн цагаан байшин бий. Энд тоо бүртгэгч бүсгүй ажиллана. Баригадын дарга гэрэл өөрөө тракторчин хүн учраас
контролод байхын завгүй. Хаяа төв рүү явуулах мэдээсэлт үзэх, нөхдөдөө яриа хөөрөө хийх, хэн нэгнийг загнаж зэмлэх болбол энд орж ирнэ. Жижиг цагаан байшингийн дэргэд тракторчдын сууц болох 4 дугуйтай 2 вагон байлаа. Өрлөгчдөд зориулан 1 гэр 2 майхан барьсан ийм л төв байлаа. Тэгтээ хүмүүс баригатын төв орно, чи баригатын төвөөс ирвүү, төв дээр хэн ирэв гэх зэргээр нэрлэлцгээв. Төвийн ардхан талд зайдуухан 2 гэр байна. Нэг нь гэрэл даргынх, нөгөө нь ээжтэйгээ суудаг тоо бүртгэгч охиных. Сайлын 2 үнэтэй, мөн нэгэн зэрэг 4 нүдтэй халтар нохойтой. Баригатын төв рүү ирэх ганц нэг машин морьтой хүн рүү тэр 4 нүдтэй халтар нохой нь сум шиг шөнгөнөн очиж боргооход голцоо гэрийн гадаал байх сайлын 2 үнэ нь залхуутай нүдээр харна. Хэдийгээр энд хөл хөдөлгөөн тасардаггүй ч гэсэн намсраа анх ирэхэд их сонин санагдаж билээ. Төрхтөө хүртэл нийслэлийн төв төрөх газар үеийнхэн олон зуун нөхдийн уйлаан дунд төрж, энэ шуугантай түлхэлцэж шахалцсан хорвоод мэндэлсэн цагаас хойш дандаа л чимээн дунд явсансан. Шөнө хүртэл унтаж байснаас ирэхэд нийслэл хотын хөл тасраагүй, нөгөө л машин тэрэгний чимээн нүргэлэн байдгсан. Нэг үгээр хэлэхэд чимээн дунд л амьдарч явсан байх юм. Гэтэл энд бол нам гүм. Үрлэгчдэрийн явж явахтаж гисэн тракторын дуун арай өөр сонсогдно. Талбайд яваа тракторуудын чимээ сонсогдохгүй, зөвхөн л цагаан тоос утаа мэт суунаглана. Аниргүй тэр тоос агаарт утаа мэт замхарна. Нам гүмийн сайхныг үнэхээр энд иржил мэджээ. Дүүрийн мач тэр аниргүй таймныг багтана. Хүний мэдрэлийн систем амарч байх ёстой юм. Ялангуяа дадал зуршлаас нэг ажил хийж ядарвал өөр ажил хийх жишээтэй. Чимээ шууганаас хол нам гүмд тайван амрах сайн. Чимээ шууганч дотроо янз бүр тракторч дуутай. Гэхдээ бидний хувьд бол өөр чимээ юм гэж ярьж билээ. Уртын баригадад ирээд дүүрийн ма тоогч болсон нь хамгийн хөнгөн ажил шиг мөртлөө хамгийн хүнд ажил нь байлаа. Мандах нарнаас өмнө босоод мөнөөх нараа жаргасан хойно ажиллаа дуусна. Уг нь зорж ирсэн ажлаа хийн гэж зүтгэхт нь гэрэл дарга. Хөөмэн тоогооч хийн гэдэг чинь бас л чухал ажил. Нийгмийн ажил гэдэг чинь нэг нь нөгөөгөө нөхөж, нэг хөдөлмөр нь нөгөөдөө нь тусалж байдаг учиртай. Чи сэхэтэн хүн болохоор хөгшин надаар юу хэлэвлэхв? Чиний хувьд гэвэл бас эмч хүн эндэ байсан нь дээ. Ойр хавьд манай малчид тариаланчд ч би. Төв газрын эмчид бие үзүүлээд авъя гэх хүн манай хөгшнөөс эхлээд олон гарна. Тэгэхлээр тоогооч хийсэн дээр. Харин ч болдгсон бол баригадта үгүй юмаа гэхэд ажихууд авчихмаар л байна. Ер нь талах идэх дуртай хэрнэ тарианы ажлаас зогтдог улс олширчтэй. Та нар дотор зоо техникч чирж хөдөө аж ахуйн механикч ч байна. Санжаа сүрэн хүүчин ухаанда одоо манайд л хэрэгтэй хүн юм. Гэхдээ яа гэхв? Хот газар сууж, баргашин зам дээр тариа тарьж, лабораторид мал төлөвлөлдөг юм байгаа биз дээ. Гэд инээж билээ. Ингээд дүүрийн ма яаж чадалгүй тоогооч болсон юм. Тэгээд ч нэрэл тариач нөхөддөө тусалж байгаа юм чинь гэж сэтгэлээ зассан хэрэг. Харин санжаа сүрэн тэр үгийн сонсоод наад гэрэл чинь амнаасаа болдог хүн гинлээ. Тэрнээс айл эрт хөдөлмөрийн баатрын болцол хангасан гэсэн 3-4 чудаа хангасан гэлв. Гэтэл ам нь им хамжаарахгүй. Тасгийн даргаас ахуулаад сангийн аж ахуй тэрч байтугай яамнаас яваа томчуулта маргалддаг гэсэн. Ингээд л хөөрхий амжилтаа даруулаад дээшээ тодорхойлогддгүй амтан гинлээ гэж ярьлаа. Өглөөрт болжмрын жиргэнээр намсраг сэрээд харахад дүүрийн ма гал тогооны асрынхаа үүдэнд л ямар нэг юм хийж байв. Ажлаасаа ирээд хоол ундаа идчихэд амарч байхдаж мөн л төмс арилгах юм уу гурил гомтой ноцолдож байна. Зав гарвал баригадын өрөөг тогтчуулах, самбар засаж янзлах, зурж бодож байх жишээтэй. Гэрэл даргын ажилсгийг гайхдаг байснаа дүүрийн маг бас л гайхацгах болов. Тэр туранхай хөххнийг харахад яаж баатрын болцол биелүүлдэг юм болоо гэж намсраа бодсноо дүүрийн мад хэлсэн чинь хүний гаднаас нь хараад дүгнэж болдго юм уу? Туранхай хүн ажилд муу байдаг бол тарган хүн болгон сайн байх болно. Үгүй дээ намсраа. Хүний гаднаас нь дүгнэж болохгүй шүү.
Хүний сэтгэлдэл бүх учир байна. Хүн ажил мэргэжилтэй, сэтгэлтэй л бол ямар ч ажил хийж, ямар ч амжилт гаргаж чадна. Ажилдаа сэтгэлгүй хүн бол ажил хийсэн дүр үзүүлж, харин муу хүн бол сайн хийсэн дүр үзүүлж нийгмийн хуурна. Би бол хүний сэтгэлийг л хүндэлдэг гэж хэлж билээ. Тэгэхэд намсраа өөрийг нь ариун үннийг ойлгодгүй хүн байна гэж бодоо болов уу гэхээс ичгэвтер санагдаж байлаа. Профессорын охин гэхэд ажлыг хар бор гэж ялгадаггүй, хүнийг дээр доор гэж долгондгүй сайн бүсгүй юм. Үнэхээр хүмүүжлтэй гэр бүлд төрж өссөн юм чинь аргагүй үсттэй гэж сэтгэлдээ хүндлэнэ. Дүүрийн магийн дүй муутай хийдэг ажил нь гэвэл түлээ хагалхал байлаа. Дүйнээсээ гадна ерөөсө тэнхэн хүрдгүй болол та. Бүдүүн залтас үсэрч хөлийг нь хуг зогчихно гэлтэй харагдана. Гэвч завтай чөлөөтэй хүн л байвал дүүрийн маг түлээнд нь түүртүүлдэггүй байлаа. Энгийн дарвааштай, хүний төлөө санаа тавьсан сэтгэлтэй. Барагтай бол дуугарахгүй, хүний асуусан юмд товчхон хариулна. Инээдтэй юм болвол нэг муухан мушил задал болоо. Харин баригадын төвд тэдний ажлыг бүртгэдэг, тоо бүртгэгч гэж саяхан курс төгссөн нэг годгор охин бий. Тэр дүүрийн матай их дотносдог. Альмаа хэмээх нэртэй, алимшиг улаан хацартай тэр бондгор охин завл гарвал гүйн ирж дүүрийн магийн ажилд туслана. Дүүрийн мач мэдэхгүй чадахгүй юмыг нь хэлж өгнө. Миний дүү 2-3 жил ажиллаж ажлын дадлахтай бол аяндаа ажил гарт чинь ороод юмны зах зөх мэдэгдээд ирнэ. Тэр цагт мэдлэгийн дэвшлүүлэх шаардлага гарна. Тэгээд л сургуульд яваарай. Эмэгтэй хүн эртхэн сургуулаа төгсгөн дээр шүү гэж дүүрийн маа зөвлөж байхыг намсраа нэг удаа сонсчээ. Тэгэхгүй бол нэг мэдэх нэ айлын авгаа 10 хүүхдийн ээж болчихсон байна шүү гэж санжаасүрэн бас зөвлөгөө өгч байсан байлээ. Их эмчийн сургаар баригадын авгаа хүүхнүүдэд төдийгүй ойр хаваас малчид ирж дүүрийн маад биеэ үзүүлнэ. Ямар шуухан хүүхэн ирж вэ гэдгийг үзэх гэж шохоорхсон залуучууд хүртэл худал үнэн хэлж үзүүлнэ. Намсрын хувьд гэвэл ажилдаа ч ёстой нэг дарагдж эхэллээ. Тариа тарина гэдэг үр суулгахаас их юм шалтгаална. Үрээ жигд заасан хэмжээнд нь суулгах хэрэгтэй. Үрийн хайрцаг хоосорсон үед үүрэглэж, нойрмоглож яваад мэдэхгүй өнгөрөөж болохгүй. Тэгвэл хоосон өнгөрсөн газраас тариа авахгүй болно. Бас үрийн тариатай хамт чулуу орохоос сэрэмжлэнэ. Тарианы ганц түрүүнээс 40 орчим ширхэг тариа авбал дунджаар нэг гаагаас 12 центнер тариа авна гэж бид тооцоолдгий. Тэгвэл нэг ширхэг үрлгэхэд нэг түрүү болно гэсэн үг. Тариалангийн талбайд үрээ яаж цацснаас газар ээжээс авах өгөөж хамааран шүү дээ. Өглөөрт болоход нойр хүрхийн цаг бий. Энэ айхтар цагийг л сонор сэрэмжтэй давах хэрэгтэй гэж жалбаа агроном ярьж байсныг ямагт санав. Тэр жил бид нэг удаа үрлгэнд ирсэн. Тэгэхэд үрийнхээ хайрцгийг хоосон явуулж өөрөө талбайн захад унтаад хоцорсон явдал гарсан. Тракторч нь мэдлгүй явж байгаад эргээд харсан чинь байдгүй гин. Гайхаад унтаж яваад унчихдгийн болов уу гэж сандарч твцээр очисон чинь нөгөө үрлэгч маань талбайн захад үлдээд унтчихсан байж гин. Хариуцлагагүй хүн гэдэг үү? Хаач явсан алан шүү гэж санжаасүрэн ярьж байсан бэлээ. Үдээ нар нуруунаас эхийн цагт бас сүрхий. Өөрийн ирэхгүй нойр хурж тариан талбайл тэнгэрийн хаяа хүртэл уйтай үргэлжилж ажил барагдах яагаач үгүй санагдана. Гэвч дурлаж ирсэн ажилдаа дураа хөрсөн хүрээгүйгээр биш цаг үргэлжил шаргуу ажиллах ёстой гэж намсраа бодно. Ажил дуусах яагаачгүй байлаа. Харин ажилласаа бууж ирсэн цагтаа бол намсраа их юм боддог байлаа. Яагаад ч юм дүүрийн мал санаанд нь орж ирээд байна. Тэгээд юм бол гүйж очмоор ажил төрөлд нь тусламар санагдана. Гэвч гал тоогоороо дандаа гүйгээд байдаг хүн нэг бол тоогоог нь эргүүлдэг, нөгөө бол тоогоочийг нь эргүүлдэг байхаас зайлахгүй. Тэгэхээр нөхдөөсөө зовоод майханд орж хэвтэх нь бий. Өнөөдөр ч гэсэн өдрийн хоолойн идчихэд горхин дээр очиж суув. Дүүрэн маач гэсэн савта хоолой майханд оруулж ирээд аяглахдаа намсран алаг төмпөнтөл төрүүлж хийн. Тэгээд хоолыг нөхөд тэр хоёрын харц тулгарч намсран зүрх нөгөө машин дээр явсан шиг баяраар бялхан лугшин юм хэлэх нь үгүй.
Харин санжаас өрнөл хамаг тосыг нь хамаад өгчихлөө гэж атаархсан маягтай хэлнэ. Хэргийн учир тосонд ч биш л байх. Тэгж ярил өөх тосноос хамгийн их айдаг хүн нь нөхөд дундаа намсраал байлаа. Энэ мэт элдвийн юм бодож хэвттэл дүүрийн магийн нүд харагдав. Дүүрийн магийн том халаг нүд, урт сурмуустай давхраатай хар нүд. Хүүхнүүдийн сайхан гэлцдэг нөгөө хасаг доонд гардаг хар нүдэлтэй. Гэхдээ дүүрийн магийн нүд нэг л өөр байлаа. Бодлогошрон гуйч юм шиг, эсвэл бүр гунигтай ч хэмээр юм уу? Юунд ач гуниглах билээ? Профессорын танхил охинд туниад байхаар, бодлогошроод байхаар юм байхгүй байлтай. Гэвч хүний сэтгэлийн бодол гуник хоёр нь юухнаас ч үүсэх билээ. Айтматовын энгийн нүд гэдэг зохиол санагдав. Тэр бол талын дундах булаг байж билээ. Харин тэгтэл дүүрийн магийн нүд ботгоны нүд шиг харагдаж өнчин цагаан ботго санагдав. Аянд явсан эхийгээ ч юм уу, аль эсвэл бүр ертөнцөөс хальж одсон эхийгээ бодож санааширч, алсын харгуй ширтэн аяг дүүрэн нулимстай харах ботго санагдав. Юутаач гэсэн дүүрийн магийн нүд ботгон нүд байлаа. Тэгээд өөрт нь хэлмээр санагдаад болж өгдөггүй дүүрийн магийн гал туганы жижиг асарт очив. 2 хувин аваад горих руу усанд явах гэж байна. Би ус аваад ирье. Би өөрөө явчихна. Чи амарчихлаа. Ийм амарх нь уу? Трактороос засчихвал дахиад гарна штэ. Чийч гэсэн ажилтай. Ялгаа нь гэвэл би амардаг, чи амардаггүй. Тэгвэл хоёулаа усанд явъя. Тэнгэр тэр чигээрээ багтсан жижигхэн горихны дэрхэд очицгоо. Том цагаан шангаар ус хутгаж 2 хувинга дүүргэлээ. Дүүрийм хоёулаа жаахан суух уу? Тэгье, би гар нүрээ авгай. Хүйтэн горихны ус дүүрийн магийн хуруун завсраар тасралтгүй асгарах сувд шиг гойжно. Намсраа үнэндээ сувд үзээгүй. Нэг тийм цагаан юм л харж байсан. Гэтэл яагаад ч юм сувд гэдэг шил шиг тунгалаг байдаг шиг санагдав. Тэртээ тэндээс зэлэн нисэх хаврын шуудын гангана сайхан ажээ. Дүүрийм чи их сайхан нүдтэй юм аа. Битгий тоглоом ийгээчтэй. Би чамайг тоглоно гэж бодоогүй шүү. Би тоглоогүй. Дүүрийм чимээгүй болж алс тэнгэрийн хаяа ширтэн бодлогошрон суув. Намсраач юм хэлсэнгүй. Ээж минь тэгж хэлдэг байсан юм аа. Ээж чинь байхгүй мó? Байхгүй. Дүүрийм чи говь явж үтсэн үү? Үгүй. Оюутан байхдаач яваагүй юу? Үгүй. Хашаа худгийн ажиллаар манай ангийнхан 100 явсан. Их сайхан юм аа гэж гайхацгааж ирсэн. Ээж минь өвчтэй явсан болоод би явж чадаагүй л дээ. Би нэх муу байсан юм. Би говь явж үтсэн. Гэхдээ 70 задгал орсон л тоо. Машинаар явсан болоод овоол юм үзэж харсан. Сайхан гэсэн. Дүүрийм би чиний нүдийг хараад бодож нэр олсон. Ямар нэр? Ботгон нүд. Ботгон нүдий. Тийм ээ. Хөөрхөн нэр байна уу? Мэдгүй юм да. Чи яагаад тийм нэр бодож олоо? Надад бол хөөрхөн л нэр. Дүүрийм чимээгүйхэн суун. Дими юм хэлж байж ичээч хэвгэж намсраа санаа зов. Тэгснэ бас л тэсэлгүй. Дүүрийм би чамайг ботгон нүд гэж нэрлэж байна гэд хэлчихв. Майхны тэндээс хүмүүс хашгиран гар даллаж харагдав. Тэгтэл нэг моциклтай хүн тэр хоёрыг чиглэн хөдлөв. Дов сондуул дундуур морилзан унчих шахан хурдлан явах нь их л яаралтай яваа хүн бололтой. Дүүрийм магийн царайн цонхиж яана мань хүний бие нь муу юмсан гэж хэлэнгүүтээ намсрааг орхин нөгөө моциклтай хүний урдаас тосонгүй лээ. Намсраа юу ч ойлгосонгүй. 2 хувинтай усаа цайлгуулахгүй хичээн барьж хэрэндээ түргэн алхсан боловч хоцров. Дүүрийм нөгөө моциклтай хүнтэй уулзсангуудаа хэдэн үг сольсноо араар нь сундлан майхан руугаа яв. Харж байтал майхан тач утсангүй. Гарч ирээд арын замаар тоос босхон алга болж өгөв. Ямар ч байсан баригад руу явсангүй. Дуудлага л ирээгүй юм байна. Харин мань хүн гэдэг нь
Хэн байж таарах уу хэмээн бодсоор намсраа майхандаа хурж ирэв. Тоо бүртгэгч Алимаа охин Дүрмаа хичиг хойд баригад руу аваад явчихлаа. Авгаан хөнгөрөх гэж чултумгаа сандарч явна гэж дуржигнуулв. Авчирсан 2 хувинтаа усаа өгчгөөд майхан руугаа явлаа. Мань хүн гэдэг үг сэтгэлээс нь ердөөч гарахгүй байлаа. 3 хоногийн дараа Алимаагийн хэлсэн чултум гай нэрэв. Алимаа даалгавай болохоос залуу хүн байлаа. Сангийн аж ахуйн сайн адуучны нэг юм байж. Манай Монхор улаан охин явууллаа. Барьж авсан ээждээ мэд хүргээд ирэгээд болдгоо шүү гэж сэтгэл намарч ёстой нэг жаргасан хүний баяртайгаар чултам ярив. Бидэнд 10 литр сүү, хоньны шин мах авчирчээ. Хаврын тарчиг цагаар шинэ хүнтэй болж байж яаж байгаа хүүхэд вэ гэж галдан хэлв. Мах сүү хараад мань хүний наран мандаж байгаа ч гэсэн ёс барьдаг хүн болохоор аргагүй. Охин сайн уу? Ээжийнх нь би сайн бидтэй гэж Дүрмаа асуулаа. Зүгээр. Таныг ойрхон болохоор чинь санаа зовхгүй байгаа шүү гэж чултам хэлв. Шин цай уучгаад тогоон дээр үйлсэн мах гарахын завдалгүй чултам явах гэж яарав. Чи юунда яарад байгаа юм? Жаахан суул да гэхэд яаралгүй болохгүй адуу мал гээд ажил их байна. Дараа ирнэ гэлээ. Дүрмаа зуутын дэвсгэрт гаргаж миний улаан охинд чихэр авч өгөөрэй гэж хэлв. Мөнгөгч яах нь вэ? Хэрэггүй, том болохоор нь өөрөө л өгөөрэй гэж чултам мөнгөний авахгүй цаархлав. Надад өөр юу ч алгаа. Дараа том болоход нь өгөх юм олдохгүй байлгүй. Чамд өгч байгаа биш. Ээж охин 2 гомдон шүү гэж Дүрмаа тулгав. Бас айхтрахгүй юм аа гэж үгэлсээр духанд нь хөлс борзаачсан чултам мөнгийг нь ав. Хэрэг болж мэднэ гэж Улаанбаатараас авч гарсан ганц шил архиа чамдаанасаа гаргаж өгөхдөө охиныхоо угаалгыг хийхдээ миний өмнөөс ерөөл дэвшүүлж хунд горгорой гэж намсраа хэлв. Мань нөхөрч ястаа гараа гаргалаа да. Уул нь хурмаан хийхдээ хэрэглэх гэж Улаанбаатараас авч гарсан юм шүү дээ гэж санжаасрун хэлв. Хүн бүхэн л хэр таарсан бэлгэсэлт өгөв. За ажлыг чинь дуусгаар дараа бүгдийг чинь гэртээ оруулж Монхор улаан охинтойгоо танилцуулнаа гэж чултам хэлээд одоо сайхан танилцгаалаа. Би өдөрт цайны сүү залгуулж байна. Авгаа маань амарцсан санаа зовх юмгүй давхиад байна да гэж чултам хэлээд моциклоо ганц гიშгэн асааж нэг сайхан нэмцгэлчгээд давхиж одов. Өтийн хоолны дараа ажилдаа гарсан хойнч хөгжилтэй сэргэлэн баяртай жаргалтай чултмыг бодсоор намсраа инээд алдаж явжээ. Авгаахан төрөх үед айлынхан эмээгийн заавраар чултам гэрийнхээ гадаа буу тавьж хамийн амтныг цочоон хөглөжээ. Эмч авчирчхаад эмээгийн үгэнд орлоо гэж Дүрмаад загнуулсан гэв. Тэрэндээ бантаж Дүрмаагаас зовоод ирж чадалгүй 3 хонцгож гэв. Эмээ чинь бас л 3 хонож байж очгээ байлгүй гэж Дүрмаа тоглоом хийлжээ. Тэгээд л Дүрмаагийн нөгөө мань хүн гэснийг бодож явтал санжаасрун "Чи ч бас золгийн сагсуу хүн байна шүү" гэж зэргэлдээ өрлөгч дээрээс хашгирчээ. Яасан б? Хайрын арх өгчих юм. Хаврын хүйтэн орой хоёулаа шимж явсан бол аштай юу? Малчид гэдэг чинь манийгаан бодох юм бол мөнгөө хийх газраа олж ядсан улс. Чиний ганц шилийг байтугай авдраар нь ч авчиж чадна. Бэ хотын юм гэж бодоод л өгсөн ялгаа юу вэ? Аймгийн арх жаахан байван тайл байдаг юм. Чи ч Дүрмаагийн өмнөөс арх байтугай амиа өгчих хүн л дээ гэж хашгирав. Шорон дунд тэрнтэй олон юм хашгирч явахыг намсраа хүссэнгүй. Төдөлгүй талбайн захад гарч үрлэгчээ тариагаар цэнгэлэд дуусаад хөдлөхөд санжаасрын тракторын кабинд чихэн орж суусан байлаа. Мань хүний тухай бодолтойгоо л намсраа үрлэгч дээрээ үлдэв. 2 дугаар хэсэг төгсөв.